Өчигдөр болсон засгийн газрын ээлжид тус хуралдааны шийдвэрийн дагуу өнөөдрөөс эхлэн нийслэлийн 6 дүргийн хэмжээнд нөөцийн махны худалдааг эхлүүлээд байна. Нөөцийн махыг өмнөх тогтоосон үнээр буюу хоньны махыг 13 мянган төгрөгөөр, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр худалдаалж байна. Иргэдийн дунд харин нөөцийн махны эрэлт өндөр байгаа учраас нөөцийн махны өргөх төгсөө худалдаагаар 1 хүнд 3 утаас илүүгүй хэмжээгээр олгож байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай засгийн газрын тогтоол гаргасантай холбогдуулан Монгол улсын хүн сүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Идэрбат нөөцийн мах бэлтгэсэн гэрээт аж ахуй нэгжүүдийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан. Уулзалтаараа засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны үлдэгдэл 1400 тонн махыг үе шаттайгаар шуурхай худалдаанд гаргахаар шийдвэрлэсэн. За өнөөдрөөс эхэлж нийслэлийн 6 дүрэгт нөөцийн махны өргөтгсөн худалдааг зохион байгуулж байна. За би одоо Алтчин бөмбөрийн гадна талбайд нөөцийн махны өргөтгсөн худалдаанд ирсэн байна. За яг одоо энэ чи нөөцийн мах авах гэсэн иргэдийн одоо хөл хөдөлгөөн маш их байна. За иргэдийн зүгээс одоо нэг иргэнд 3 утаас илүүгүй мах өгж байгаа. За дээр нь одоо гулуузаар нь биш жижиглэнгээр өгж байгаад нь иргэд маш их бухимдаж байна. Хилэн 12 мянган хоньны махныг 2-3 илийг авахгүй ч хүмүүс ингэж олж ирэх шаардлагагүй шүү дээ. Энд чинь бас л ийм аль талтай хоорондоо харилцаа үйлдэл холбоогүй л ажиллаж байна гэсэн. Тийм гулуу заавна гэж ирсэн. Саяхан бас Тэнгис Ялтын талбай дээр энэ нөөцийн махны худалдаа гарсан. Тэндээс нэг гулуу завсан ч гэсэн одоо чанарын шаардлага хангаагүй ч юм уу хурцсан, үнэр орцсон, баг 2-3 жил хадгалсан юм уу өгсөн малын мах байсан юм уу мэдэхгүй. Энэ хүмүүсийг одоо ингэж энэ айгуу тийм муул зохион байгуулалттай болж байна гэж харж байна. Өглөө 8-9 гэж ирсэн 3-4 цаг зогсоод ингээд. Би 90 мянган төгрөнд л мах авлаа 3 ут мах. 3 ут. Өхрийн мах авсан. Дэш өгч байна. Өгөхгүй мэдэхгүй би 3-ыг л авсан шүү дээ. Ер нь өгөхгүй ах шиг л 3-3-ыг л өгөх юм уу? Хүн болгон л одоо хамгийн хямд руу нь явж байгаа нь энэ шүү дээ. Хамгийн хямдхан л байгаа нь энэ байхгүй 13 мянга гэдэг чинь. Нөгөөх нь 15 мянга гэж шүү дээ. Хэлэн тэгэхээр хамгийн хямдхан л энэ болоод байна. Тэгэл одоо хүний амьдрал хэмчээд яах юм бэ тэгээ. Харин энд сонсчод хүүхдээ аавгаа тэгээ явж л дээ одоо тэгээ энд хүртэх юм уу жоохон машинтай ирсэн. Одоо л нэг хундаад нэг 2-3 утал гэж хэлж байна. Тэгээ энэ мас авлагаандаа болохоор нэг 3 кг орчим савгаатай байгаа. Өргөтгсөн худалдаагаараа нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр худалдаалж байна. Саяхан анхны гэрээний үнийг нэмэгдүүлж үхрийн махыг 18 мянган төгрөг, хоньны махыг 15 мянган төгрөгөөр худалдаалж байсан бол өнөөдрөөс эхлэн анх гэрээсэн үнээр борлуулж эхэлжээ. Мөн ирэх 5 гарагаас эхлэн сүлжээ дэлгүүрүүдээр пүр болон баасан гарагаас гэрээд хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхлэх юм а. Түүнчлэн нөөцийн махны өргөтгсөн худалдаанд борлуулагдж байгаа махны чанар, сав баглаа боодол, лац аюулгүй байдал нийслэлийн мал эмнэлгийн газраас хяналт тавин ажиллаж байна. Нийслэлийн мал эмнэлгийн газраас бол бид нар яг махны чанар аюулгүй байдал дээр хяналт тавьж ажиллана. За махны гарал үүслийн гэрчлэгийн дээр хяналт тавина. За махны хуранхай байна уу тийм ээ. За юу их ястаа байна уу гэх мэтчлэн хүнсний аюулгүй байдал дээр нь бол голчлон хяналт тавьж ажиллана. Тарган хуранхай махны чанарын хувьд бол гайгүй чанарын шаардлага хангасан махнууд ирж байна. Үхрийн мах бол бас харцангуй бас нэлээд аятайхан жигд зүсэлт хийгдэж хуваагдсан байдал дээр Нөөцийн махны худалдааг Баянгол дүүргийн байгаль их цогцлбор Баянзүрх дүүргийн Жоковын талбай, Чингэлтэй дүүргийн Алтчин бөмбөр худалдааны төвийн гадна талбай, Хаанул дүүргийн төв цэнгэлдэх хүрээлэн, Сонгой хайрхан дүүргийн Цамб гарав худалдааны төвийн гадна талбай, Сүхбаатар дүүргийн Хангаа хотхны гадна талбайд өглөө 10 цагаас орой 20 цагийн хооронд тус борлуулахаар төлөвлөжээ.